Нэг гэр бүлийн хоёрын бэлгийн эсүүдийг лабораторийн аргаар түлжүүлээд бүрэлдсэн ураг буюу 2-3-7 хоногтой ургийг тээгчих буюу 3 дахь этгээдэд шилжүүлдэг энэ аргыг гадны өндөр хөгжилтэй орнуудад хийдэгч өртөг маш өндөртөө байдаг байна. Гэхдээ магадлал нь ч тун бага. 100% 10% л гэж үздэг бол харин хуруу шилэнд боловсруулсан эсийг өндгийн эсний анхдагч их үүсвэр буюу ургийн хөгжилд орсон эмэгтэйд суулгах нь 100 тохиолдлоос 35% нь бүрэлддэг байна. Тэгэхээр Герман Америк нэгдсэн улс мэт ангаах ухааны технологийн дэвшлиг илэрхийлдэг газруудад ховорхонд тооцогддог тээгч ихийг түрээслэх асуудал Монголд боломжгүй зүйл гэдгийг мэргэжлийн хүн инхүү тайлбарллаа. Энэ асуудлыг даруй хуульчлахгүй бол хуулийн цорхойг ашиглаж мөнгө олох гэсэн этгээдүүдийн лобберийн арга улам нарийсч үр хүүхэд хүссэн хүмүүс хохирсоор байхыг сануулж байна. Юуны өмнө Стат телевиз манай их барих эмэгтэйчүүдийн эмзэг сэдвүүдийн нэг болох энэ үр шилжүүлэн суулгах энэ мис заслын талаар сэдвийг хөнж байгаа танай телевизэд баярлж байна. Хамгийн гол нь энэ салбарын гол эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол иймэрхүү худал үнэн мэдээллүүд их гарч байгаа. Нэг үг хэлэх юм бол энийг дагаж янз янзын худлаа хуурам хүн л уурдах ийм бизнесүүд бол дэлхийн нийтээрээ байдаг юм аа. Тэгэхээр энийг бид нэр тасан зогсоох ёстой. Энийг бид нар хууль шүүхийн байгууллагад хандах ёстой. Энийг бид нар шүүхтэх ёстой. Энэ дээр бол ямар асуудал байгаа юм бөхөр энэ дээр тодорхой хэмжээний лоурийн асуудал их хүмүүс хийдэг, хувь хүмүүс их хийдэг л дээ. Тэр нь яадаг юм бэ гэхээр хүний жирэмсэн болыг төрий гэсэн эмзэг сэтгэл дээр ажилдаг. Энийг танай телевиз одоо өчигдөр орой гаргасны дагуу би энэ нэвтрүүлгийг одоо тодорхой хэмжээгээр үргэлжлүүлж хийж байна гэж та бүхнийг ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн гол ярих гэдэг миний сэдв юу юм бэ гэхээр хүүхдийн чинь тээж өгж гаргана 30-40 сая төгрөг өгөө гэдэг. Энэ асуудлыг би гол нь энэ ловер шүү. Энэ ямар ч Монголд хийх болцоогүй юм шүү гэдгийг хэлье. Зүгээр мэдээж жирэмсэн болохгүй байгаа эмэгтэйгийн өндгийн эсийг өөрт нь аваад буцаагаад одоо лабораторийн нөхцөлийг та бүхэн ойлгож байна. Энийг if буюу үр шилжүүлэн суулгах гэдэг манад энэ нэр томьёо хэрэглээд байгаа. Энэ нэр томьёогоор жирэмсэн болж байгаа дэлхийн нийтэд бол хийдэг эмчилгээний нэг арга. Нөгөөх нь бол бизнес. Нөгөөх нь бол хулгай лөөр байхгүй. Тэгэхээр энэтэй тэмцэе гэдэг нь юу юм бэ гэхээр тэр өөр ээж савнда А гэдэг ээжийн өндгийн эсийг өөрийнхөө С гэдэг өндгийн ээж савнда тээж өгнө гэдэг асуудал бол худлаа. Энэ бол дэлхийн нийтэд хийгдэж байгаагүй юм шинжлэх ухааны асуудал шүү. Энийг ганцхан би хэлж байгаа юм биш. Энийг Германы том мэргэжлүүд хийж байгаа. Энийг өндөр хөгжилтэй Герман улсад хийж чадахгүй байгаа. Өндөр хөгжилтэй Хятад улсад хийж чадахгүй байгаа асуудал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энд манад хийж байгаа бол энэ хүнийг бол үнэхээр хэлэхэд урамшуулж байж болно. Дэлхийн нийтэд хүн аймаалцах гэмтэргийн нэгд тээгч ихийн асуудал нэг хэлбэр нь гэж тооцогддог байна. Манай телевизэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн саруулын мэдэгдснээр тээгч ихийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй учраас тэгээд ч дэндүү хаалттай байдаг энэ зүйл зөвхөн тодорхой хүмүүсийн итгэлцэл дээр тогтдог учраас арга хэмжээ авагдаж цагдаа шүүхийн байгууллагад хандах нь цөөн байдаг гэсэн юм. Үнэн дээр хуульд нь тусгагдаагүй асуудлыг хууль сахиулагч байгууллагууд хэрхэн арга хэмжээ авч ажиллах вүлээ? Тиймээс дахин хэлэхэд үр хөндлөлт гэдэг Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хэдийн хүрсэн энэ сэдвээс тээгч их гэх шинэ нэр томьёо аюулт бизнес газар аваад мөнгө олох гэсэн дуртай нэг эмэгтэй нь зар тавьдаг болжээ. Үүнийг зохицуулах зүйл нь мэдээж хууль, эмэгтэйчүүд хүн амаа бодсон хууль бидэнд нэн төрөнд шаардлагатай байна.